Байцгаана уу? Та бүхэндээ нэгтлэнгийн програмнаас хэрхэн жилийн эцсийн хаалт хийх видео заавар хичээл хөрвүүлж байна. Юун түрүүнд нэгтлэнгууд маань өөрсдийнхөө төлбөрийн мэдээлэл зэсний хичээлийн жилийн хаалт гэдэг зэс рүү орно. За үүн дээр бүлэг сонгохгүйгээр хаалт хийх товчийг дарж жилийн эцсийн хаалтаа хийнэ. Ингээд хаалт хийх товчийг дарснаар хүүхдүүдийн жилийн эцсийн тооцоо бодогдож гарч ирнэ. Хэрвээ та бүлгээр нь харъя гэвэл бүлэг сонгоно зэсэн дээр багын А бүлгийг дараад заавал харах гэдгийг дарснаар тухайн бүлгийн хүүхдүүд зөвхөн жагсаж гарч ирнэ. За үүнээс QP төлбөрт татах гэдэг товчийг дарах шаардлагагүй. Энэ нь болохоор цаашдаа яах вэ гэхээр QP дээр төлсөн төлбөрүүдийг давхар төлсөн бол татаж харах товч болоод шинжлэхдээ өөрчлөгдөд явна. Та зүгээр хаалт хийх товчийг дарснаар QP төлбөрийн давхар төлсөн төлөвлөлтүүдтэй нь хамт харж байгаа шүү гэдгийг анхаараарай. За хэрвээ уг одоо мэдээллийг хэвлэе гэвэл хэвлэхийн дараа давчин дээр нь засвар оруулах шаардлагатай гэж үзвэл экспорт дээрээ дараад Excel рүү хөрвүүлээд авах боломжтой. За хаалтын мэдээлэл дээр ямар мэдээлэл байх вэ гэхээр Person ID буюу эцэг эхүүд аппликейшнээрээ дамжуулаад төлбөр төлөхөд утхан дээр нөгөөлгөөний утхан дээр гарч ирдэг хүүхдийн код гарч ирнэ. За магадгүй та төрийн сангийнхаа хуулганаас тухайн хүүхдийн кодыг хай гэвэл энэ урд байгаа хүүхдийн Person ID-гаар хайх боломжтой. За хүүхдийн нэр, нийт жилийн нэхэмжилсэн мөнгөн дүн, за жилдээ тэр эцэг эхийн төлсөн мөнгөн дүн, за төлсөн мөнгөн дүнгийн задаргаа буюу QP, CAS, төрөөс ингэж төлсөн гэдэг задаргаа нь харагдана. За уртын чөлөөнд нэхэмжилсэн буюу уртын чөлөөнд оруулсан байгаа хэрнээ багш эрс бүртгээд нэхэмжлэл үүсгэсэн бол уг хүснэгтэнд гарч ирнэ. Үүсгээгүй бол тэг дүнгээр гарч ирнэ. Дараагийн хүснэгтэнд урьдчилгаагүй нийт төлөх ёстой мөнгөн дүн. За энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр 10 болон 1-р сард арилгын бүтэн өнөгээр авч байгаа урьдчилгааг тооцохгүйгээр тухайн хүүхдийн яг эрсийн дагуу гарсан бусад бүх сарынх нь нэхэмжлэх ёстой дүн нь гарч ирж байгаа. За үүнээсээ 5 дугаар сар дээр бас нэхэмжлэх үүсгүй байгаа учраас 5 дугаар сарын эрсийн дагуу үүссэн мөнгөн дүнг гаргаж өгч байгаа. За энэ хоёрын нийлбэр гэдэг бол тухайн хүүхдийн эрсээр явсан бодит төлөх ёстой мөнгөн дүн болж байгаа. Тэгэхээр энэ шар дээр байгаа нийт төлсөн эцэг эхийн дүнгээс ногоон дээр байгаа төлөх ёстой мөнгөн дүнгуудыг хасгаар тухайн хүүхдийн илүү дутуу дүн нь ардаа бодогдоод гараад ирж байгаа. За бусад сарын илүү QP 5 дугаар сард илүү QP гэдэг дээр одоо нөгөө QP-ийн алдаа буюу хаан банкнаас гарсан алдаануудаас болоод нэг хэмжлэхийг хоёр төлсөн тохиолдлууд гарч ирсэн байгаа. Эсвэл илүү төлбөрөөр төлсөн тохиолдлууд гарч ирж байгаа. За түүнийг нь аль боломжтойгоор нь шүүгээд програм руу оруулаад энэ дээр ингээд гаргаад ирсэн байгаа. За 22,000 төгрөг буюу бусад сар гэдэг нь болохоор 5 дугаар сараас өмнөх сарууд дээр. За энэ дээр ягаад 5 дугаар сарыг ялгаж өгч байгаа вэ гэхээр 5 дугаар сар дээр нөгөө бусад бүх төлөгдөөгүй нэхэмжлэхүүдийг нэгдсэн байдлаар төлөвлөсөн учраас үүн дээр алдаа гарсан бол арай их мөнгөн дүнгээр орж ирнэ. За бусад сарууд бол яг нэхэмжлэхийнхээ дагуу мөнгөн дүнгээр авж байгаа учраас яг тухай сар нь ол гараад ирж байгаа. За энэ 22 дээр дарахад дэлгэрэнгүй харах гэж байгаа. Үүнийгээ та дэлгэрэнгүй харах дээр нь дарахаар энэ хүүхэд яг ямар сард илүү төлөлт хийсэн бэ гэдэг нь харагдана. За 10 дугаар сард жишээлх юм бол 22,000 төгрөг төлөх ёстой байсан мөнгөн дүнг 2 удаа татуулсан учраас 44,000 төгрөг орсон. За үүнээс 22,000 нь илүү төлөлт байгаа. За энэ илүү төлөлт нь яг үндсэн өөрийнх нь цэцэрлэг дээр гарч байгаа илүү төлөлтөн дээр нь нэмэгдээд явж байгаа. За энэ хүүхэд маань бол яг нь 24,000 гэдгийн цэцэрлэг дээрээ өөрөө 2,000 төгрөгийн илүү төлөлттэй. За давхар орж ирсэн гүйлгийнх нь 22,000 төгрөг нэмэгдээд нийт 24,000-ыг буцааж авах ёстой гэсэн үг. За энэ хүүхдийн хуулгыг харъя. За хуулгыг харахтаа та бол урдталд байгаа хүүхдийн Person ID-г чуулаад авч болно, хүүхдийн нэрийг чуулаад авах боломжтой. За үүнийхээ төлбөрийн мэдээлэл нь хэмжлэгийн жагсаалт руу ороод магадгүй та ингэж дахин цэс солиход төвөгтэй байгаа бол тухайн хүүхдийг хайж болоод нив тав нэгээд давхар харчих боломжтой байгаа шүү. За хайлт хэсэг дээр Person ID-г оруулахад тухайн хүүхдийн нэр маань бол гараад ирнэ. Үүн дээр маус хоёроо дараад нив тав нэхэд дараагийн хуудсан дээр тухайн хүүхдийн хуулга нь бол гарч ирнэ. За эндээс төлсөн төлбөрүүдийг харахад бол 10 дугаар сарын удирдлагын мөнгө төлж өгсөн. За 1-р сард бол 12 дугаар сар дээр эрсцгүй байгаа учраас 12 дугаар сарын эрс нь гарч ирэхгүй байгаа. Эрсцтэй байх юм бол энэ дулаагаад гараад ирнэ. За тэгээд 12 дугаар сарын эрс нь байхгүй учраас шууд энэ 22,000 төгрөгийг нь удирдлагын мөнгө хിവэр нь байлгаад за ингээд явсаар байгаад 5 дугаар сар дээр 20,000 төгрөгийн эрс гарсан учраас удирдлагын мөнгөөс нь 20,000-ыг хасаад нийтдээ 2,000 төгрөгийн илүү төлөлттэй байгаа. За хаалт хийх хэсэг дээр тэр нь давхар төлсөн QP нэмэгдээд 24,000 болж байгаа байна.
За би урдлынхаа хуудсан дээр бол жилийн эцсийн халж байгаа буцаад орчээ. За дахиад жишээ болгоод энд дутуу төлөвлөлттэй байгаа хүүхдийг харуулъя. За талаас нь person ID-г би хуулж авлаа. За энэ дээр байгаа дараагийн хуудсан дээр нэрсэн person ID дээрээ тухайн хүүхдийн person ID-г тавиад enter дарахад шууд тэр хүүхдийн хуулга бол харагддаг байгаа шүү. За энэ хүүхэд маань урьдчилгаа 22,000 төгрөгөө бол төлөөгүй. За 11 сард гарсан эртний даваа гарсан мөнгөө төлөөгүй. За 12 сард гарсан эртний даваа гарсан мөнгөө төлсөн. Төлсөн бол энэ доотлолд орж ирж байгаа. За тэгээд 12 дугаар сарын үндсэн эрдэс нь өөрөө 20,000 төгрөг. Эхний урьдчилгаа төлөлтийг төлөөгүй учраас суудах мөнгө байхгүй учраас 1 сар дээр тухайн 12 дугаар сарын эрдэс болон 5 дугаар сарын урьдчилгаа төлөлтийг зэрэг нэхэмжилсэн. За тэгээд үүнийгээ бас төлөөгүй байгаа учраас нийт нэхэмжилсэн 105,000-аас 19,000 төгрөгийг төлсөн. За төлбөл зохих хугацаа нь 61,000 төгрөг байсан. Тийм учраас энэ хүүхдэд одоо дутуу төлөлт 42,000 төгрөг байна гэсэн үг. Ингээд энэ дутуу төлөлтийг бол ингээд бүгдээрээ одоо маягтуудаа нэхэмжлэхүүдээ нэгэнд үүсгэж учраас нэхэмжлэхийг бол хаах боломжгүй байгаа. Тэгэхээр дутуу төлөлтүүдийг тухайн хүүхдүүдээс та аваад өөртөө одоо нэхлэнгууд маань энэ хүүхдийн хуулган дээр төлбөрийг одоо хаав гэдэг төлөвт оруулж өгнө. За 5 дугаар сарын илүү төлөвлөлтөн дээр бас мөнгө гарч ирсэн бол та хүний 63,000 гэдэг төгрөгөн дээр нь бол дараа дэлгэрэнгүй нь харах боломжтой. За үүн дээр төлбөл зохих 7,000 төгрөг байсныг 71,000 төгрөг төлсөн учраас 63,000 төгрөгийн илүү төлөлттэй гэдгээр бол харагдаад явж байгаа. За энд байгаа илүү төлөлттэй хүүхдүүдэд бол ямар ч төлбөрийн одоо өргөе гэдгийг анхаарах хэрэгтэй. Магадгүй хуулган дээр төлбөрийн өртөө гэж харагдаж байгаа боловч түүнийг нь суутгахчихсан шүү гэдгийг одоо анхаарах хэрэгтэй шүү. За одоо энэ жишээлх юм бол эрхэм жаргал гэдэг хүүхдтэй бүгдээрээ төлбөрийн хуулгыг нь гаргая тийм ээ 10,000 төгрөгийн илүү төлөлттэй гэж байгаа. За тухайн хүүхдийн хуулгыг харахад бол 22,000 төгрөгийн урьдчилгаагаа төлж өгсөн. За энэ дээр бол 12 дугаар сарын 2,000 төгрөгийн судалгаад авчихад илүү төлөлт 20,000 төгрөг үлдээд за 1-р сарын урьдчилгаан дээр 2,000 төгрөгийг л авахд боломжтой учраас нэг 2,000 төгрөгийг хэмжилсэн. За эндээс бол 22,000 төгрөгийн хүүхэд бол илүүтэй байгаа. За үүнээс нь 5 дугаар сарын 4,000 төгрөгийг судалчихад 18,000 төгрөгийн илүү төлөлт бол цаана нь байгаа. Гэвч энэ хүүхэд 5 дугаар сарын хэмжлэг буюу 4-р сарын эртний дагуу үүссэн хэмжлэгийг 8,000 төгрөгийг төлөөгүй. Гэхдээ үүн дээр тухайн 8,000 төгрөгийг нь төлүүлээд илүү төлөлтийг нь бол тооцчихсан байгаа. За хуулган дээрээ мэдээж төлсөн төлөвт бол орохгүй. За тэгсэн ч гэсэндээ энэ хүүхэд бол илүү төлөлттэй байгаа тохиолдолд суудгах боломжтой бүх мөнгөнд дүнгийн суудчихсан гэж ойлгоход болно гэсэн үг шүү. За нэхэмжилсэн дүн нь 88,000 төгрөг, төлсөн дүн нь 80,000 төгрөг, төлбөл зохих 70,000 төгрөг байгаа. За үүн дээр илүү төлөлт нь 10,000 төгрөг байгаа гэсэн үг. Тэгэхээр илүү төлөлттэй л бол тухайн хүүхдэд ямар ч үр байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй шүү.